Тэнийг хүүгийн үлгэр эрт өрт цагт ус тус ялгадгүй ухаан муутай тэнийг хүү байж гинэ. Тэгээд айл хотлынхан тэнийг хүүгийн ухаан муутайг ам булаалдан шоолж ярилцдаг байжээ. Гэтэл нэг өдөр тэнийг хүү ингэж боджээ. Гүй ерний улс амтэн сайхан амьдраад байхад өнхөөгүй би л ингэж явах юм да. Өөрийн буруугаас болов өрөөл бусдаас болов гүй ер нь үзмэрч төлөгчдөр очиж асуудаг хэрэгэ гэж шийдээд Тэнийхүү алс холын аян замд явжээ. Өндөр уулсыг давсаар өрхөн голыг гаталсаар өдөр шөнөгүй явлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чим алга чадахгүй мэдхгүй ч гэлээ чаддаг юм шигэд зүтгэндэ гэд цааш явсаар нэгэн өлөн хөх чонтоо тааржээ. Чон хавирас үе нийлчихсэн хатангардаж турсан чон Тэнийхүүг хараад ингэж хэлжээ. Сайн явж байна уу хүү минь? За тэгээд хаанасаа хаа хурч явна да гэж чон асууж гинэ. Тэгсэн хүү өдий болтол өөдтэй ойлгохтой амьдрсангүй. Өөрийн буруугаас болов өрөөл бусдаас болов үзмэрч төлөгчөөс очиж асуухаар алс холын замд гараад явж байгаа хүн дээ би гэж хэлж гин. Тэгсэн чон өдий болтол цадна гэдгийг үзээгүй л явна. Гүй ер нь яавал ходоод гисээ дүүргээд хоншоороо тостол цадаж болохыг тэр үзмэрчээс асуугаад ирээч дээ гэж гойж гинэ. Тэгсэн Тэнийхүү асуугаад ирээ. Уг ямар өөрүүлэх биш дээ гэд цааш Тэнийхүү аян замдаа гарлаа. Өндөр уулсыг давсаар өргөн голыг гаталсаар өвс ногоо тэгширсэн сайхан тал нутагт ирлээ. Гүй тэнд нэг сайхан бүсгүй ханируулаад явж байна гин шүү. Тэнийхүү залуу бүсгүйг хараад зог тусан гайхаж гин. Тэгсэн залуу бүсгүй Тэнийхүүг хараад сайн явж байна уу хүү минь? За тэгээд хаанасаа хаа хурж явна да гэсэн Тэнийхүү өдий болтол өөдтэй ойлгохтой амьдрсангүй. Өөрийн буруугаас болов өрөөл бусдаас болов үзмэрч төлөгчөөс очиж асуухаар алс холын замд гараад явж байгаа хүн дээ би гэж хэлж гин. Тэгсэн залуу бүсгүй эд хөрөн гэлбэг байлаа гэд энэ насандаа ёор жаргал үтсэнгүй. Хаз жаргал хизээ ирэхийг асуугаад ирээш тэр үзмэрчээсээ гэж гойжээ. Тэгсэн Тэнийхүү асуугаад ирээ. Уг ямар өөрүүлэх биш дээ гэд цааш аян замдаа гарan явлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чим алга чадахгүй мэдхгүй ч гэлээ чаддаг юм шигэд зүтгэндэ гэд хүү цааш аян замдаа явлаа. Хүү явж байтал нэг навч нахаагүй хатаж ганцсан модтой тааржээ. Гүй зумны дэлгэр цаг мөртлөө навч нахаагүй хатаж гунцсан модыг хүү хараад зог тусан гайхлаа. Тэгээд гэтэл мод ингэж хэлжээ. Гүй одоо наран талд ургадаг хэрнээ навч нахаа юур урахгүй юм. Ус өндрөний дэргэд ургадаг хэрнээ унган бие минь хатаад байх юм гэж мод гомдлон байхыг Тэнийхүү сонсоод ингэж хэлжээ. Өдий болтол өөдтэй ойлгохтой амьдрсангүй. Өөрийн буруугаас болов өрөөл бусдаас болов үзмэрч төлөгчөөс очиж асуухаар алс холын замд гараад явж байгаа хүн дээ би асуулгаж хэлүүлэх зүйл байвал ам дамжуулан хийж өгч болно шүү гэсэнд модоо гүй ер нь яавал навч нахын дэлгэрсэн сайхан мод болохыг асуугаад ирээч дээ тэр үзмэрчээсээ гэж гин. Тэгсэн Тэнийхүү
Асуугаад ирээ. Үг ямар өөр үлэх биш те. Гэд тэнийхүү цааш аян замдаа гарлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи мадаг чадахгүй мэдэхгүй ч гэлээ. Чаддаг юм шиг л зүт хиндэ. Гэд цааш явсаар хүү мэрэгэн үзмэрчтэй уулзжээ. Тэгээд мэрэгэн үзмэрч тэнийхүүг хараад ийхүү хэлжээ. Хаанасаа хаа хурж явна гэсэн тэнийхүү өдий болтол хөөдтэй өлөгтэй амьдэрсэнгүй. Өөр юм буруугаас болов уу? Өөрөө бусдаас болов уу? Үзмэрч танаас асуух л гэж ирлээ. Гэсэн үзмэрч тэнийхүүг харан инээмсэглээд өөдлөх хувцаа өөрөө ирнэ. Золж яргалыг чи замаасаа олох болно гэж хэлжээ. Тэгсэн тэнийхүү ихэд баярлсан талархснаа ч илэрхийлээд чон залуу бүсгүй мод гурвын захиасыг дамжуулж асуугаад гэрийн зүг баяр хөөртэйгээр буцлаа. Тэр гэрийн зүг буцахдаа ийхүү дуулжээ. Өөдлөх хувцаа өөрөн ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхиноо. Золж яргалыг би замаасаа олцоод зовх юмгүй сайхан амьдрнаа гэж явсаар өнөх модтой тааржээ. Модч тэнийхүүг хараад за тэнийхүү минь мэрэгэн үзмэрч намайг яавал навч нахиан дэлгэрсэн сайхан мод болно гэж байна да. Гэсэн тэнийхүү үндсэнд орчин үнэт эрдэн байна гинэ. Булаатаа тэр эрдэн булаг шанданд хүрэхгүй байгаа учраас мод чамайг хатаж гандаад байна гэж байна. Гэсэн мод иш тэнийхүү минь дээ. Булаатаа тэр эрднийг чи бушуухан ухаад авцгаач дээ. Алт мөнгөтэй болвол амьдрал чи хэрэгтэй босуу гэж гин. Тэгсэн тэнийхүү хөөдлөх хувцаа өөрөн ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхиод золж яргалыг би замаасаа олцоход зовх юмгүй сайхан амьдрах байтал булаатаа алтыг ухаж биеэн зовох хэрэг юу вэ? Гэд цааш аян замдаа гарч явжээ. Өвс ногоо дэлгэрсэн өнөөх сайхан тал нутагт ирлээ. Залуу бүсгүй тэнийхүүг хараад ихэд баярлан сайн явж ирвүү хүү минь гэж асууж гинэ. Тэнийхүү ч сайн явж ирлээ. Хүү минь намайг мэрэгэн үзмэрч яавал ад жаргалтай амьдрна гэж байна да гэж асууж. Тэгсэн тэнийхүү шүдэ ярцэлгэн нүдэ анилгэн инээгээд мэрэгэн үзмэрч чамааг нэжилтэй болвол хайсан ажирлаа олно гэж байна гэсэн бүсгүй. Энэ нөхөр минь болооч дээ. Эндээ хоёулаа сайхан амьдрээ л да гэж. Тэгсэн тэнийхүү өөдлөх хувцаа өөрөн ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхиод золж яргалыг би замаасаа олцоод зовх юмгүй сайхан амьдрах байтал энд үлдэж тамцаа суух эргүү тэнийг би бишээ гэд цааш тэнийхүү замдаа гараад явжээ. Цааш явж байтал өнөөх хөгчин зам дээр өвдөж байна шүү. Чон урд урдынхаас илүү хатан гарцсан тэнийхүүг зам дээр хүлээсээ хэвтэж байна гинэ. Тэгээд тэнийхүү чоныг хараад ихэд гайхаж гин. Гэтэл чон тэнийхүүг хараад ингэж хэлжээ. За хүү минь сайн явж ирвүү гэсэн тэнийхүү сайн явж ирлээ. Гэтэл чон за тэгээд мэрэгэн үзмэрч намайг яавал өсөхгүй ходоод гисээ дүүргэж хоншороо цадна гэж байна да гэж гин. Тэгсэн тэнийхүү мэрэгэн үзмэрч чамайг устос ялгадгүй тэнгийг идвэл
цааднаа гэж байна. Тэгээд Тэнийхүү замдаа болсон явдлыг нэг хингүй чонд ярьж өглөө. Чонч Тэнийхүүгийн яриаг анхааралтай нарахгүй сонсож байснаа ингэж гинэ. Энэ хорвоо дээр ус тус ялуудгүй тэнэг гэвэл чи ил байна гэж хэлээд Тэнийхүү ганцхан гэд ичиж гинэ. Ингээд амар сайхандаа жаргаж гинэ.